Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл. Монгол орн эрс дэс уур амьсгалтай бөгөөд урт хугацаагаар үргэлжилдэг өвөл болон богино хугацааны зуны үйлдвэрлэлтэй билээ. Энэ цаг уурын нөхцөл нь хүнсний ногооны тариалал хадгалалтанд хүндрэл учруулдаг. Гэхдээ Монгол улсад дунджаар жилийн 260 өдөр нартай байдаг нь доктортой хүнсний ногооны аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол улсад хүнсний ногоо тариалалт нь эрүүл мэнд, эдийн засагт тулгамдж буй асуудал юм. Эдийн засгийн хувьд зах зээлийн хамаарлыг бууруулан нэг төрлийн орлогын бүтцийг бий болгоно. Ингийн тулд газар тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хамгийн ихний алхам бол усалгааны менежмент. Сайн ургацанд усалгаа маш чухал. Хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7 аймгийн 10 сумд одоогоор хэрэгжиж буй хүнсний ногооны үйлдвэрлэл усалгаатай аж ахуй төсөл маань нийт 7000 гагийн зорилготой 2026 онд хэрэгжинэ. Одоо цаашд бол нэмээд ашиглалтанд орсноор нийт Монгол орны усалгаатай газар тариалангийн эзлэх хувь маань 10-аас 12% нэмэгдэнэ. Төр ажлын байрууд 3500 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Хүнсний ногооны бол 8000 гаруй тонноор, малын тэжээл бол 90000 гаруй тонноор нэмэгдэх одоо сурталчилсан судалгаа тооцоолол байгаа. Ингэснээр одоо усалтын систем маань ашиглалтанд орсноор цаг уурын байгалийн одоо эрсдэлтэй одоо ямар нэг нөхцөл байдлыг бол ажиллахгүй даван туулах нөхцөл боломж бүрдэж байна гэж ойлгож байна. Усалгааны систем нь өндөр эсвэл бага үр ашигтай ба их буюу бага сөрөг нөлөөтэй байдаг. Усалгаа шаардлагатай газар органик тариаланчид нь усны их үсвэрийг хэтрүүлэн ашиглахгүй, хөрсийг бохирдуулахгүй, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй системийг сонгох хэрэгтэй. Усалгаатай хөдөө аж ахуйн төслийг 7 аймгийн 10 сумд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 12 усалтын системийг шинжилэн цэргийн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэн, үр тариа, тэжээлийн ургамал тариалан мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэлт нь арга зүй тусалцаа үзүүлэх юм. За манай эвэн голын төсөл маань болохоор одоо иргэдэд болон ногоочдын талбайг услах зориултаа гэж баригдаж байгаа. Тийм учраас бид нар одоо хамгийн гол нь энэ усалгааны систем хийхин тулд бид нар эхлээд энэ төв дээрээ урсж байгаа эвэн голын ингээр урсж байгаа төв голыг боож энэ шуудаг төхөөлөс суугч барьсан байгаа. Энэ хүн барилга байгуулжинд болохоор одоо усаа хуваарлах нэгт дээрээс орж ирж байгаа ус маань энэ төв шуудагаар урсж байгаа усраа иргэдийн ногоо талбай услах услаг яаж нэгт усаа зөв хуваарлах. Хоёрт манай ногооч тариаланчид маань яаж усаа хуваарлах талбайдаа яг жиг хүртээмжтэй авах вэ гэдэг асуудал байгаа. Нэгдэх асуудал маань болохоор одоо ингээд жишээлбэл харж байгаа юм бол дээрээс орж байгаа энэ усны төвшин маань яг одоо яг 100% дээгүүр урсаж орж ирж байгаа. Тэгээд энэ төв шуудан маань сумын төвөөр явж байгаа хойдны төв шуудан маань болохоор дөрвөлттэй буюу 100 одоо уршаа орж байгаа гэсэн. Энэ маань ямар нэг дээрээс орж тасалдах буюу ширэх ямар ч боломж байхгүй. Энэ хүн энэ хөлөх суугаад одоо энэ чулуун суугаар орж ирж байгаа ус маань болохоор төв гол руу шууд нийлнэ. Энэ төв гол маань болохоор ямар ч юм ширгэх, багасах, таслах гэсэн асуудал байхгүй. Энэ хүн энэ хаалт энэ толгойн барилга хоёр хаалтаараа хуваарлж байгаа. Төв сууг руу урсж байгаа усаа болохоор бид нар одоо ногоочтой услах өдөр ч юм уу одоо 7 хоногийн 4 өдөр услаа гэж утгад бид нар эхлээд 500 м газар одоо хаалтаа байрлуулчихсан байгаа. Тэгээд усаа тавингууд ус маань өөрөө хаалтан дотор дүүрсэн зохиолдол бид нар төв хуваарлах жижиг сувгууд руу усаа тавьж өгөх юм. Тэгээд усаа тавьж өгсөн маань манай ногоочтой өөрснөө одоо нэг үдгийн эхний 7 хоногийн нэгдүгээр өдөр ч юм уу одоо одоо эхний 3 гач бай 4 гач бай газартай айлууд тэрнээсээ усаа аваад хуваарлаачихсан. За эхний 7 хоног ингээд 7 хоногийн айлууд ингээд одоо ингээ усаа аваад дууслаа. За тэгээ талбайгаа услаад дууслаа гэвэл яах вэ гэвэл энийгээ бас тэгээр нь усгаад байхгүй. Мэдээж эндээс бас эрсдэл байгаа. Уурын ус ороод ямар эрсдэлтэй болох вэ? Айл руу орох уу? Айрын талбайг урсах уу гэдэг эрсдэл байгаа. Тэрийг бид нар бүх эрсдлийг тооцож улмаас бид нар хоёрт уурын усрыг бид нар уурын усны гарга үүдэг хоолоо хийж 600 хоолыг суган доогоор хийж өгсөн байгаа. Тийм учраас иргэдийн тийм талбай албаар уурын ус орно гэсэн аюул байхгүй гэсэн. Тэгээд энэ мөн усыг ингээд бид нар төвшнгөө өөрсдөд харуулж болно. Их урсах уу, бага урсах уу? Мэдээж бороо их үйлдэл мэдээж уурын ус мос орж ирдэг, уулын өрөмөр бууж ирнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид тэрийг тооцоолоод усаа энэ төв шууд руу бид нар уурын ус ийшин шууд гаргана гэсэн. Тийм болохоор бидэд ямар нэгэн цомын төв айлаад ямар эрсдэл байхгүй гэсэн ойлгож байна. За сая бид ажлын хэсгийн комиссийн эвэн голын усалтын системийн толгойн барилгын гол сувгийн ихээр хэдэн хэр хэмжээний ус орж ирж байна. Энэ усаар одоо хэдэн га талбайг хэдэн хоногийн дотор услах боломжтой байна гэдгийг газар дээр нь зургийн зохиогч, тэгээд барилгын гүйцэтгэгч, тэгээд орон нутгийн төлөөллийг
Тэгээд төслийг хэрэгжүүлэх нэгжийн одоо инженер цуг байж байгаад ингээд дөрвөн талын бүрэлдэхүүнтэйгээр хэмжээд ингээд үзчихлээ. Тэгээд ингээд энэ хэмжилтээс хараад үзэхдээ зэрэг энэ хаалт нь толгойн барилгын хаалт 50% нээлттэй байхад 50% нээлттэй байхад 1 секундэд 380 литр ус орж иж байна. А хэрэг 75% нь хүртэл одоо нээлттэй байх юм бол 1 секундэд 420 литр ус орж ирэх юм байна. Тэгэхээр ийм хэмжээний усаар хэдэн хэрэг хэмжээний талбайг устгах вэ гэхлээр зэрэг 380 литр секунд усаар 24 цагийн дотор 65 га талбайг бүрэн хэмжээ одоо 500 м куб га гэж нэрдэг. Өөрөөр хэлбэл нэг га талбай 50 мм тундас унах хэмжээний одоо ийм нормоор услах боломжтой юм байна. Тэгэхээр нийтдээ 420 га талбайг одоо ийм 500 м куб га хэмжээний нормоор услахад ерөөсөө 4 хоногт нэг удаа энэ бүх талбайг бүрэн одоо услах. А хэрв жоохон бороо хуур татруухан шиг одоо халат ихтэй байх юм бол энэ хаалтны 50% хүртэл нээсэн байгаа энэ хаалтыг 75% хүртэл одоо нэмэгдүүлчихэд 3 хоногт 420 га талбайг бүрэн хэмжээгээр одоо усалчих хэмжээний ус энэгээр орж иж байна гэсэн үг. Тэгэхээр хүнсний ногоо бол устгааны горим гэж үйждэг. Зарим хүнсний ногоо ус их шаарддаг. Зарим нь бол одоо ус бага шаарддаг. Тэгэхээр дунджаар ингээд аваад үзэх. За байцаа гэдэг юм уу, удаан дойч гэдэг юм уу, зарим нэг одоо юм ус их шаарддаг ногоонуудыг 2-3 хоногт одоо нэг уснаа. За төмс бол харьцангуйгаар их ус бага шаарддаг. Тэгээ төмсийг бол нэг 10 хоногт одоо нэг удаа услах ч юм уу. Ингээд услахад энэ эвэн голын энэ талбайд ямар ч төрлийн ус их шаарддаг байсан, бага шаарддаг байсан ямар ч төрлийн ногоог одоо тарихад бол үндсэндээ 3-аас хамгийн их удахтаа 7 хоногийн дотор бол бүрэн хэмжээгээр нь услаад байх ийм бололцоотой хэмжээний ус энэ одоо сувгуудаар явж байна. Тэгээ бид одоо цаашаага яваад энэ сувгч нь бол их одоо урт ч та 5-6 одоо 1000 м урт. Тэгэхээр хэдийгээр бетон доторлогоотой одоо сувг боловч энэ сувг дотор гүйж байгаа ус чинь зарим нь одоо бетонч нь бол шүүрэлт өгдөг гэдэг шүү дээ. Тэгээ шүүрэлтэнд алдагдчихж магадгүй. Тэгээ хамгийн гол нь ууршилтанд одоо маш их хэмжээгээр бас алдагддаг юм байна. Тэгэхээр одоо бид удахгүй сувгийн төгсгөл дээр нь очиод бас энэ одоо орон нутгийн ногоочдыг байлгаж байгаа зураг төслийн зохиогч барилгын гүйцэтгэгч энтрийг байж байгаад энэгээр орсон усны хэдэн хувийн сувгийн төгсгөл хүртэл явж ийнэ гэдгийг ингээд бодоод гаргана. Тэгээд энэ хоёр хэмжээний харьцаанд дундаас ерөнхийдөө одоо услалтын системийн ажиллагааны горим ямар байх вэ гэдгийг боловсруулад ингээд одоо 6 сард техникийн комисс ажиллахад энэ самт сумын одоо ногоочд засаг даргын тамгын газар энэ услалтын системийн ашиглалтын заавар гэсэн ийм бүр ном хэвлээд ингээд өгөх юм байна. Тэгэхээр одоо хүмүүс бол тэр номоо харж уншиж байгаа л сувгаа яаж цэвэрлэх үү, хэдүүд нь одоо нээх үү, ус нь их дүүрээд байвал яаж багасгах үү, ус нь багасаад байвал яаж нэмэгдүүлэх үү гэх юм уу ингээд бүх юунууд үйл ажиллагаагаа зохицуулаад явчих. Ийм боломжтой болох юм байна. Тэгэхээр одоо бол үндсэндээ толгойн барилгалаар ирээд ингээд сая хэмжилт хийхэд бол эвэн голын 240 га талбайг услах усны хүрэлцээ хангамж бол ямар ч тохиолдолд одоо хангалттай байна гэсэн ийм л одоо хэмжилтийн дүн гарч ирж байна.